Южи Итадарын Жужутсу Кайсен ертөнцийн дэх гарцаагүй хамгийн хүчрхэг дөрүүдийн нэг юм. Дундаж шидэнтэй харьцуулахад Южин гараагаа энгийн л нэг ахлах сургуулийн сурагчаас эхлүүлсэн боловч цувралын туршид өөрийн чадруудыг олж авч хүчрхэг шиднүүдийн игнэн жагсаж чаджээ. Тэгвэл энэхүү бичлэгээр Южигийн цуврал дуусах хүртэлх олж авсан чадрууд болон техникүүдийг ярих болно. Divergent Fist буюу хоёрдмал цохилт. Энэхүү техник нь Южигийн харал техникийн удирдлагаар гаргаж авсан цохилтон тулгуурсан техник юм. Хоёрдмал цохилт нь Гожигийн тусламжтайгаар Южигийн сурсан хамгийн анхны техник бөгөөд харалт шиддэн болон өөрсдийн гэсэн техниктэй байдаг шиг Южигийн хамгийн бэсик буюу энгийн техник юм. Яг хав Южигийн хувьд энэхүү техник эзэмшихэд нэлээд цаг орсон хэдий ч эзэмснийхаа дараагаар нэг цохилт өгдөг байсан хугацаанд техникийг ашиглан хоёр цохилт өгч чаддаг байсан байна. Эхлээд нудрагаараа цогсны дараахан харалт энергийн дагаад илүү охирол өчрүүлж байгаа учраас нэг цохилтоор хоёр цохилт өгж байгаа юм. Дээрс нь дурдж хэлэхэд Южин биеийн хүч болон хурдаараа энгийн үнээс хавь илүү бөгөөд энэхүү давуу талаа хоёрдмал цохилттойгоо хослуулснаар сул дорой дайсанд дийлдэшгүй болдог байна. Цувралын ихэнх үеэр Южид ганцхан энэ техник нь хангалттай байсан боловч зохиол үргэлжлэх тусам дайснууд нь улам хүчрхэг болсноор Южид өөр хүчрхэг шин техникүүд сурах шаардлага гарчээ. Хоёрдмал цохилтыг Южи өөрийн болгосны дараахан Black Flash буюу хар гэлбаг сурчээ. Хар гэлбаг Жужутсу Кайсен ертөнцийн дэх бүх шидний ашиглах боломжтой техник юм. Гэхдээ боломжтой гэдэг нь тэд хар гэлбаг ашиглаж чадна гэсэн үг биш үлээ. Өөрийн харал техникт айлттайгаа 0 сая 1 секундын зөрүүтэйгээр хослуулснаар хар гэлбаг ашиглах боломж үүсдэг байна. Хар гэлбаг ашигласнаар дайсандаа маш том хохирол учруулдаг бөгөөд Южигийн хувьд ай тоодгийн тусламжтайгаар энэхүү техник эзэмссэн байдаг. Тэрээр Махито болон Ханамигийн эсрэг хар гэлбаг ашиглаж байсан удаатай. Цувралын төгсгөлд Шинжуку Showdown аркийн үеэр Южи энэхүү чадварыг жинхэнэ утгаараа өөрийн болгосон байсан ба Сукуна дээр бараг дараалаад 11 удаа хар гэлбаг ашигласан байдаг. Энэ талаар тусдаа бичлэг хийснийг та нар харсан байх. Мөн хар гэлбаг ганц хохирол учруулдаг техник биш бөгөөд өөрийнхөө эмчлэгч зориулдаар ашиглагддаг байна. Гожи Сукунагийн эсрэг тулаандаа Махарако, Агито болон Сукунаг хар гэлбагаар сонсноор өөрийн ашиглаж чадахгүй байсан. Уруу харал техникийг буцаа олж авсан бол Сукунач мөн хар гэлбаг хэд удаа ашигласнаар харал техникийн гаралтаа сайжруулан дахин нэг удаа эзэмшлийн өргөжүүлэлтэд илэх боломжтой болсон байдаг. Южигийн хувьд ч гэсэн ялгаагүй лээ. Бидний харсанчлан Южи Шибуяд Махито дээр 2 удаа хар гэлбаг буулгаснаар өөрийн потенциалыг 120% хүргэсэн байдаг. Дараагийн техникээр Blood Manipulation буюу цус удирдлага. Южин энэхүү чадвараа яг Шинжуку Showdown арк эхлэхээс өмнө олж авсан бөгөөд Сукунадад тулж байхдаа энэхүү техникийг ашигласан байдаг. Гэхдээ цус удирдлагч зөвхөн Кама Огийнхны ашиглаж чаддаг онцгой чадвар биш үү? Яаж Южи Итадарын энэ техникийг ашиглаж чаддаг вүлээ? Гэсэн асуулт таны толгойд орж иж магадгүй. Тэгвэл Южин нөхлийн зургийн 4-9 дугаар дугаарыг эзнээр цус удирдлагыг ашиглах боломжтой болжээ. Ер нь бол Южин өөрийнхөө ах дүүсийг идчихсэн л гэсэн үг. За Южин бас нэг том чадруудын нэг буюу Южин дайсныхаа сүнсэнд хохирол учруулж чаддаг. Тэрээр энэхүү чадвараа тодорхой хугацааны турш Сукунагийн сав байснаар олж авсан бөгөөд Южин цохилтоороо дамжуулан дайсныхаа сүнсэнд хохирол учруулж чаддаг. Энэхүү чадвараа ашиглан сүнсний хохирлоор дийлдэх боломжтой Махитог дийлж чаджээ. Уруу хараал техникээр бараг ямар ч шархаг эмчлэх боломжтой байдаг бол Южигийн учруулсан сүнсний хохирлыг эмчлэхэд тун бэрх байдаг байна. Учир нь сүнсийг эдгэхэд сүнсний гадна талыг харж чаддаг байх хэрэгтэй. Мөн энэхүү чадвар нь дайсныхаа дотор талд хохирол учруулж хараал техникийн гаралтыг нь бууруулдаг тул маш аюултай техник юм. Цувралын туршид Южин энэхүү чадвараа улам сайжруулснаар Сукуна болон Мегумигийн сүнсний зааг хуваалт хийж Мегумиг Сукунагаас салгаж чадсан байдаг. За дараагийн Южигийн нэг ашиглаж чаддаг техник бол Reverse Course техник буюу уруу хараал техник. Уруу хараал техник нь шиддэн болгоны ашиглаад байдгүй. Зөвхөн хүчрхэг шиднүүдийг ашиглаж чаддаг техник юм. Эсвэл энэхүү техник нь тэдний хүчрхэг болж байгаа гэж хэлсэн ч буруудахгүй. Хоёр зэрэг хараал техник хоорондоо үржүүлснээр уруу хараал техник ашиглах боломж үүсдэг бөгөөд ихэнхдээ шархан эмчлэх зорилтоор ашиглагддаг байна. Өөрөөр яаж ашиглаж болохыг ганцхан Юдал Куророшигийн эсрэг тулдаж байхдаа харуулсан байдаг. Үүнийг ярьчвал сэдвээс жоохон хазаах гээд байгаа учраас тусдаа бичлэг гинэ. Южи энэхүү техник 1 сарын хугацаанд бэлтгэлийн үеэр олж авсан ба бусдаас илүү бага хараалт энергийг ашиглаж чаддаг байна. Сукунадад тулдаж байх үедээ уруу хараал техник өндөр түвшинд ашиглаж байсан бөгөөд Сукунаг гайхшруулад амжижээ. За дараагийн ярих гэж байгаа техник бол Южигийн жинхэнэ гол хараал техник буюу чихвслийн сүм. Энэ бол Сукунаг ашигладаг техник байгаа. Яг ижилхэн төстэй техник гэж хэлэхгүй ч гэсэн ажиллах зарчим нь адилхан хуваалт хийж чаддаг. Сукунагийн хувьд гэвэл хараал энергиндээ хуваалт хийж зөвсөлт гаргаж чаддаг бол Южин өөрийнхөө өгсөн ямар ч зүйлд хуваалт хийж чаддаг. Южин энэхүү техникийг Сукунадад тулдаж байхдаа түүн дээр маш олон удаа хар гэлбаа түүн дээр буулгаснаар энэхүү техникийг олж авчээ. Мөн дээрс нэмээд Южин Сукунаг дотроо хадгалснаар Сукунагийн хараал техник нь Южигийн биед сэлгэгдсэн байдаг. Ер нь бол Южигийн ашиглаж чаддаг техникүүдийн дундаас хамгийн аюултай техник нь Сукуна Южитэй тулдаж байхдаа Южигийн тэрхүү техникт өртгөөс айж маш сэрэмжтэй зайгаа байж тулдаж байсан гэдэг. За дараагийн техникээр энгийн эзэмшил орж иж байна.
Юужин энэхүү техникийг анх удаа Сукунаг эсрэг тулаж байхдаа ашигласан бөгөөд бэлтгэлийн үеэр Кусакабетэй сүнсээ сойсноор энэхүү техникийг ашиглаж чаддаг болжээ. Сукунаг эсрэг тулаанда Сукунаа нь 99 секундын эзэмшлийн өргөжлөлтөд илэрхэд Юужи энгийн эзэмшлээ түүний эзэмшил дотор ашиглан Сукунагийн их их дайрлуудаас өөрийгөө хамгаалж чадсан байдаг. Мэдээж би энэ хэдийн хэсэг бодож хуваагдах дээрээ төгсөн ч гэсэн тэр бүх дайрлын дараа хөл дээр зогсоох хэмжээний тийхээ байсаар л байдаг. За дараагийн техник мэдээж Юужигийн эзэмшлийн өргөжлөлт. Юужигийн эзэмшлэн бусад шидний эзэмшлийн өргөжлөлтөд харьцуулахад нэлээд өөрмөц онцгой бөгөөд Юужин өөрийнхөө дурсамжийг бодоод олгож чаддаг. Ингээд өгнөд үзэхэд Юужин сургуулийн төгсгөл гэхэд онцгой төвчний шидэн болохоор хэмжээний хүчтэй болсон байдаг байна. Сукуна Өрөмэ хоёрын ярианаас нэг зүйл дурддагцсан нь Юужин Сукунагийн хэмжээнд очихоор хүч чадлын потенциалтай гэж хэлсэн байдаг. Өөр ямар техник гаргаж ирэх байсныг хэн мэдлээ. Магадгүй цааш явсаар Гожи Саторогч илэрхэж мэдэх юм. За тэгээд бүх бүлгийг дуу оролтойгоор аудио хэлбэрээр энэхүү пэйж усаас хүлээн авч үзээрэй. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.